Тийм шүү дээ. Монгол зөндөө олон койнууд гарлаа ш тийм үстэй. Тэгээд зөндөө олон хүмүүс хохирлоо тий. Энийг ч бас төр засаг нь өөрөө хянах хэрэгтэй байцтай тий. Хөндлөнгийн нэг байгуулах хяндаг байх хэрэгтэй. Тэгээд энэ дэр бол угаасаа хяналт тавихгүй бол угаасаа хин тухтаа койна гаргаад хин тухтаа одоо хувьцаа гаргаад нээлттэй яг хаалттай хувьцаа гаргаад тэгэл ер нь бол энэ дэр заавал нэг хяналт байх хэрэгтэй л гэж бодож байгаа да. Одоо ямар чиг үүрэгтэй байдгийг сайн мэдэхгүй байна. Гэтэ ямар ч гэсэн одоо тиймэрхүү чиг үүрэгтэй байвал зүгээр юм да. Тэгээ санхүүлагын зохицуулах хороо юм чинь. Тэр чинь бүгдээрээ санхүүл юм чинь тийм үстэй. Тэр нь ажиллаа хийж чадахгүй л. За яг хоо санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийдэг тал дээр бол би бол нэг хийхгүй байна гэж байна. Манай улсын хууль тогтоомж маань жоохон дотоод өлмөг байгаа тал дээр байгаа гэж боддог хувьд. За санхүүгийн зохицуулах хорооны дараа Монгол Улсын хурлаас томилдгоо. Тэгэхээр ер нь таны бас нөгөө ярих зохимжтой сэдв гэж би харж байна. Тэгэхээр ер нь Монголын санхүүгийн зохицол бол бүхэлдээ томорч байна. Гэхдээ энэ дээр нөгөө зохицуулт хийж ажиллаж байгаа хороо маань өөрөө үнцүүргээ биелүүлж чадчихна таны хувьд. За улс орны хөгжлийн нэг чухал салбар бол яалтчгүй санхүүгийн зах зээл байдаг. Тэгээ санхүүгийн зах зээл дотор бол за арилжааны банкуд, за мөн хөрөнгийн зах зээл, тэгээ даатгалын зах зээл гэдэг ийм гурван гол тулгуур баг нь болсон юм. Тулгаан гурван чулууч гэж ярьдаг ийм салбарууд байж байгаа. Тэгэхээр ер нь өнгөрсөн 30 гаруй жилийг харах юм бол үндсэндээ л манай санхүүгийн зах зээлийн 90-с дээш банкуд явсаар ирсэн. Одоо бол бас гол хувь хэмжээг бол банкуд одоо санхүүгийн зах зээлийг бүрдүүлж байна. Тэгээ энэ хооронд бол энэ хөрөнгийн зах зээлийн хөгжил бол сайжрахгүй байна. Дээлэн даатгалын зах зээл бол хөгжиж байгаа өндөр орнуудын хувьд бол бараг 50 орчим хувь дээр нь банк, үлдсэн 50% дээр нь хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлүүд байдаг. Тэгэхээр хөрөнгийн зах зээл хөгжөө, даатгалын зах зээл хөгжөөд ирэх юм бол зээлийн хувь буурдаг. Өөрөөр хэлбэл институционал хөрөнгө оруулагч нар гэж ярьдаг. Яг мэргэжлийн хүмүүсийн хэллэгээр бол хамаагүй хямд бүүтэй ийм зээлүүдийг шууд одоо бонд авах байдлаар хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах байдлаар ч үт юм одоо ингэж их усур босгож явдаг. Нөгөө талдаа хөрөнгийн зах зээл одоо энэ нээлттэй компаниуд байж байгаа төрийн өмчийн оролцоотой ч яг олон нийтийн оролцоотой ч байж байгаа өмчтэй юм компаниуд улам олон болж идэг. Хувьцаагаа гаргаж тэрүүгээр их усур босгож дээр нь үйл ажиллагааны ил тод бас тодорхой хэмжээнд тэр компаниудын үйл ажиллагааны үр ашгаар олон нийт ард түмэн хувьцаанаас ноогдол ашиг хүртэж энэ нэрэгэд улс орны хөгжил иргэдийн ч гэсэн одоо нэг хөрөнгө оруулах амьдралд чухал хэрэгтэй хэрэгсэл болж байгаа. Гэтэл бол Монгол улсын хувьд бол хөрөнгийн зах зээлийг аваад үлдэх юм бол улам л одоо ингээд итгэхгүй байдал руу орж байгаа. Зарим томоохон компаниуд бол хаалттай хэлбэрлэл буцаа шилжиж байна. Саяхан одоо ингээ хувьцаа гаргаж ирсэн компаниуд иргээ харахаар зарим буцаагаад хувьцаагаа худалдаж аваад хаалттай хэлбэрлэл шилжиж байгаа хэрэгтэй. Жишээтэй. Тэгэхээр энэ бол өөрөө буруу үзэгдэл. Цаашдаа бол аль болох олон компаниуд нээлттэй болж томорч олон нийтийн иргэдийн юм оролцоотой болж ижил энэ зах зээл эдийн засгийн өсөлт бас ард түмэнд наалтна гэсэн үг.